this for яачгүй үдээсэн салбарыг манай үдээсэн салбар Монгол улсыг нэрвэлтсээ за хүмүүсний түүхийг мэдээлэл ийм салбар манай үдээсэн салбар Монгол улсад сүүлийн жилүүдэд үдээсэн салбар бишээ гарсан. Монгол улсын манайхаа бодож байгаагаар 67 сая болоод ирсэн. Гэсэн хэдий мадан толгоос үүдэг болж эдийн засгийн үрэг шиг амун үрэг шиг ашигшин уусаар байгаа. Ийм олон бишээнүүд манай бүтээгдэхүүн салбарын үүрэг болж байна. Тэр манай бүтээгдэхүүн салбар маань өөрөө дэлгүүрийн шин чанартай жижиг аж ахуйтай харангад байрсан байдаг нь манай бүтээгдэхүүн салбар нэг ашиглаж ийм тал. За ер нь бол бүтээгдэхүүн салбарын хөгжүүлэлт өнөөдөр хоёр томцсон зүйл. Нэг хүнээс шалтгаалсан зүйл нөгөө хүнээс шалтгаалсан зүйл. Өөрөөр хэлбэл сүүлийн жилүүд бий болж байгаа бидний цаг үеийн тухай ямар өөр амжилттай үйлчлэл манай өөрөөр хэлбэл одоо бичиж байгаа Монголын бүтэц амжилттай нэг мэдээ авдаг талбайд өөрөөр зөвлөж байна. Үүнээс шалтгаалаад манд өөрийнхөө удаа тэр ашиг тэр бит бодвол одоо бүтэц зүйлээ одоо хангалттай одоо мандаж чадахгүй. Тэрний улмаас одоо манд авчиж байна. Үргэлж багасч байна. Ингээд мач өөрийнхөө орон амжилтынхаа түвшин хангахын тулд зайлшгүй одоо олон тооны опамал тавьж чаддаг. Олон тооны мандаа болно гэдэг эргээд бичээрэн даацсан хүмүүс байна. Бичээрэн даацсан хүмүүс байгаад болсон гэж хэлж байна. Тэгмчлэнгээр ингээд одоо манай эдийн засгийн чиглэлийн бүтэц салбар өөрчлөлт нэг олон шилжүүлэлт тулгарч байна. За энэ шалтгаанаас олон зүйл одоо байна. Өнөөдөр манай мачид бол шалгайлыг гарсан, тамаа арах цаасан ийм одоо хүчтэй ажлууд хийж байна. Өөрийнхөө амьдралын хамтдаа энэ илүү боломж нь одоо байна. Нэг талаас мачтай автомат нэмэгдэх шалтгаанууд манай гарсан түүхийг шилжүүлэх хугацаа байна. Энэ мачид бол яг бүтээгдэхүүн зах зээл рүү болоод тэр болон хасаа шилжүүлэх тэр үүргийн бол завсрын боловсрол чийж үүсгэж байна. Ихэнхнээр ингээд одоо манай бүтээгдэхүүн салбарын өмнө мачтын өмнө бодогдсон салбарын маш их шилжүүлэлт болж байна. Өнөөдрийн одоо болж байгаа инновацийн аяны энэ мачтын өмнө бодогдсон салбарын өмнө болж байгаа энэ олон асуудлуудыг өнөөдөр бизнес хийж байгаа хүмүүс тэр мачтын ердийн шинжлэхааны алдартай бизнес султаны сэтгэл энэ бүтээгдэхүүн салбарын өмнө бишээдэг яг ямар арга замаар